эмнэлгийг дэмжин ажиллагч нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Маргааш Имбийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт төмөр замын салбарын тооцооны инженер болох мэргэжлийг сонгосон 11-р ангийн сурагч хүүг онцолж байгаа юм. Түүний мөрөөдөл энгийн нэгэн мэргэжил биш. Тэрээр Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн амин судас болсон төмөр замын салбарт тооцооны инженер болж эх орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн математикийн багш Батгэрэл гэдэг хүн байна. За манай анги болохоор 84-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгаа. За ангийн маань хүүхдүүд математикт дуртай, тоо бодох сонирхолтой ийм хүүхдүүд байгаа. За манай ангийн зорилго бол сургуулаа сайн төгсөөд хүссэн мэргэжлээ сонгож улс орондоо хэрэгтэй ийм мэргэжилтнүүд болох зорилготой. За манай баяр сайхан болохоор зэрэг манай ангийн дарга багаараа хамтарч ажилладаг ийм тэргүүний сурагч байгаа. Маргааш Имбийн нэвтрүүлэгт өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даган төмөр замын инженер болохыг хүсэж байна. Энэ мэргэжлийнхаа дагуу би энэхүү нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Төмөр замын зураг тооцооллын инженер гэдэг энэ мэргэжил маань бол математик, физик суртаа маш нарийн мэргэжсэн ийм тооцоол хийдэг ийм хүн болох. Миний математик дурлах болсон шалтгаан бол манай бага ангийн багш Оюун Эрдэм багш маань байсан. Яг л тэрээр миний хийж гүйцэтгсэн даалгавар дээр дандаа сайн дүн тавьж намайг урамшуулдаг байсан. Үүнийхээ дагуу би сонгоны анги шалгалт өгж орж ирсэн байгаа. Манай анги бол математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11А Батгэрэл багшийн анги. Энэхүү нэвтрүүлэгт оролцож байгаа баяр сайхандаа анги хамт олонныхоо зүгээс баяр хүргэе, амжилт хүсье. Өглөөний 7 цаг 30 минут сурагч хүү маань аль хэдийн төмөр замын удирдах газрын хаалгаар энхүү орлоо. Энэ бол зөвхөн туршлага биш харин түүний мөрөөдөл бодит амьдралд хэрхэн биелэж болохыг харуулсан онцгой аялал байгаа юм. Тиймээс тэрээр Улаанбаатар төмөр замын салбарт 2 өдрийн турш жинхэнэ төмөр замчдын дунд ажиллаж тэдний нэгэн өдрийн амьдралыг өөрийн биеэр мэдрэх юм. За сайн байна уу? За сайн байцгаана уу? Нааг мэдсайхны байрсхан гэдэг би 84-р сургуулийн 11А ангийн сурагч байна. Манай хамт олон танилцаарай. За энэ Маргааш Имби гэдэг ТV-с телевизийн ийм нэвтрүүлэг явдаг байгаа мэргэжил сонголтыг. За ингээд манай 11-р ангийн сурагч маань төмөр замын мэргэжлийг сонгохоор ийм хүсэлтэй. Тэгээд өнөөдөр манай хэлтсийн хамт олонны ажилтай нэг өдрөдөө танилцаж ингэж хамт ажиллах ийм хүн байгаамаа. За би дөө суугаар нас хамталтаа суучих. За тэгээ өнөөдрийн яг манай ажилтнуудын нэг юм шиг манай хамт олонтой дунд ажиллана шүү. За. Энэ хүүдэд танилцуулчих ерөнхийдөө энэ ажлын за нийт одоо Сүхбаатараас замын үүд хүртэл 1111 км гол зам байгаа. Ер нь бол Улаанбаатар төмөр зам бол 1815 км дэлгэмэл замтай. Яг гол зам нь бол 1111 км. Энэ 1111 км төмөр замыг 5 хэсэгт хуваагаад 5 диспетчер ингээд ээлжиндээ гардаг 12 цагийн хугацаанд ингээд өдөр шөнөгүй 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх ажлыг нэгдсэн удирдлагаар хангана. За галт тэрэгний хөдөлгөөнд нь тогтмол хяналт тавина. За ийм үндсэн үүрэгтэй. За тэгээд өнөөдөр орой 17 цагаас маргааш орой 17 цагийн галт тэрэгний төлөвлөгөөг зурдаг. За өнөөдөр одоо энэ гарч байгаа ээлж бол орой 17 цаг хүртэл өчтөр гарсан өдөр гарсан ээлжийн ахлахын төлөвлөсөн галт тэрэгний зурмгийг биелүүлэхээр энэ ажиллаж байгаа хүмүүс. Богоо хөрөлгөц свичрээ дагалдаад бусад хөрөөгүүдийн үндсэн үйл ажиллагаатай бас давхар бас маргад танилцуулаад ерөнхий зарчмыг танилцуулаад яваарай. Маргааш Имби нэвтрүүлэг бол
зөвхөн мөрөөдлийн тухай биш, энэ бол ирээдүйн Монголын тухай өгүүлж буй зорилттой хөтөлбөр юм. Өгөө ярилцаж галт тэрэг бүрийн чиглэл, цагийн хуваар, хүлээлгэх ачаа барааг тооцоолон хэрв нэг л алдаатай мэдээлэл гарах аваас улс орон даяар нөлөөлөх хэмжээнд шийдвэр гаргаж байгаа эдгээр хүмүүс бол төмөр замын салбарын гол зүрхэн цохилт хэсэг юм. Яагаад энэ мэрэгжлийг сонгож байгаа вэ? Би багаасаа төмөр замын мэрэгчлэн болохыг хүсдэг байсан. Төмөр замын хөтөлбөр тэр дундаа ийм нарийн тооцоол надад сонирхолтой санагддаг учраас би том болоод Монголда хэрэгтэй хүн болохыг хүсдэг. Галт тэрэгний диспетчер гэдэг болвол инженер хүн байх хэвээр. Ерөнхий шаардлага нь шууд бол энд ирэхгүй. Эхлээд өртөөн дээр анхан шатнаас ажиллана. Галт тэрэгний холбогч, туслах найруулагч хийн. За тэгээд найруулагч хийн. Өртөөний туслах жижүүр гэж ажил байна. Өртөөний жижүүр гэдэг энэ хөдөлгөөнтэй холбоотой бүх шат дамжлагыг дамжсны үндсэн дээр тэр бүх шат дамжлага дамжсан хүмүүсээс шилж энэ одоо илүү галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулагчаар тохирох юмаа гэсэн хүмүүсээс шилж сонгож авдаг. Галт тэрэгний зохицуулагч нь яг юу хийх юм бол? Ер нь төмөр замын ажил бол нийлмэл хөдөлмөрөөр бүтэж байгаа ийм ажил. За тэгээд замчид, холбоочид гэдэг ер нь төмөр замын бүх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж галт тэрэгний хөдөлгөөнийг аюулгүй, саадгүй зохион байгуулахын үндсэн чиглэл үүрэгтэй хүмүүс. За ингээд манай хилцээний ажил бол ингээд өглөө 7:30-аас 8 цагийн хооронд өнөөдрийн хийх ажлаа ингээд товчхон яриад үүрэг даалгавраа аваад гардаг байгаа. За 8 цаг 10 минутаас өртөөдийнхөө удирдлагуудтай өнөөдрийн хийх ажил, за тэднээс мэдээллийг авч эргүүлж одоо үүрэг даалгавар өгнө. За орой 17 цагт Улаанбаатар төмөр замын яг энэ хүмүүсийн гүйцэтгсэн ажил тоон дүнгээр гарч ирнэ. За тэгээд энэ ажлыг эргэж шалгаад оройныхоо ээлжээ мөн ялгаагүй 19:30 минутанд энд хүлээ авч уулзаад шөнийн ээлжийнхээ хүмүүсээ яг ийм ижилхэн байдалтай үүрэг даалгавар өгж гаргадаг. За ингээд өдрийнхний ажилд амжилт хүсье. Тэгээд орой эргээд уулзъя. За амжилт хүсье. За. Хурд сууж исэн хүмүүс маань ингээ өөрөө өөрсдөө ажлын байр руу орчих. За тэр бол нэгдүгээр хэсэг гээд хойд зөвлөг гээд хил дээрээс салхи төртөө хүртэлгээд бүх өртөө зөвлөгөөийг хамарч байна. За ингээд наашны эхлээс Улаанбаатар хүртэл одоо бидний энд байгаа хүртэл энэ хүн хариуцж байгаа. За тэгээд тэнд Улаанбаатараас урагшаа агууц зөвлөг гэдэг байж байгаа. Агууц зөвлөг. За тэр нь цаашаа наран хэлгнээс юу хүртэл байж байна. 36 дугаар зөвлөг хүртэл хариуцж байна. За тэр цаашаа 90 хүртэл гээд. 90 хүртэл. Ингээд хариуцж байгаа. Маш чухал мэргэжлийн хүмүүс байж байгаа. Энэ замын албаны диспетчер гэж хүн байж байгаа. Энэ өнөөдөр Улаанбаатар төмөр замын яг гадаа зам дээр ямар зам засварын ажил хийх үү гэдгийг бүх мэдээллүүдийг нь энэ ээлж ахлах хүндээ өгдөг. За гэмтэл цаатал гард юм уу альва бүх мэдээллүүдийг энэ хүн ийшээ өгч байна. За энэ эрчим хүч ус хангамжих мөн ялгаагүй цахилгаантай холбоотой гэмтэл цаатал гарах уу хаана засвар үйлчлэгээ хийгдэж байна гэдэг бүх мэдээллүүдээ эндээс аваад эрчим хүчнийхээ ангиудыгаа бас удирдлагаар хангана. Эргээд мэдээллүүдээ наашаа өгч яадаг. Ер нь энэ нэгдсэн удирдлагын төв гэдэг бол төмөр замтай холбоотой бүх мэдээллүүдийг эндээ цуглуулж аваад энийг галт тэрэгний хөдөлгөөндөө тусгаж ингэж ажилладаг ийм газар. За хоёулаа энэ дээр харъя. Энэ зурмагтаа тусгана. Эрээ өртөө энэ ингээд эрээ өртөө өргөн царгаар маргааш 16 галт тэрэг хос галт тэрэг солилцох юм байна. Нарийн царгаараа 8 хос галт тэрэг солилцох юм байна. За ийм зүтгүүрүүд тэр зүтгүүрийн диспетчерээс аваад ийм зүтгүүрүүд энэ 24 цагийн хугацаанд ажиллах юм байна. Нийтдээ 56 зүтгүүр ажиллах юм байна. За ингээд энэ хоногийн ажлын зурмгаа энэ хүмүүс төлөвлөлөө. Холбогдох албадын дарга нар энийг шалгана. За энэ яг төлөвлөсөн юмар төлөвлөгөөний дагуу энэ галт тэргүүд явах боломжтой юу гэдгийг хянаад гарын үсгээр баталгаажуул. Ерөнхий ойлголт өгөхөд бол үндсэн хэдэн өнгө байгаа. Энэ улаан зураасууд бол энэ зорчигчийн галт тэргүүд. Зорчигчийн галт тэргүүд. Тий. За энэ ногоон зураасууд яваад байна тий. Энэ ногоон зураасууд бол ачлалтанд явж байгаа хоосон богонуудаа л гэсэн. Хоосон богоно. Тий, хоосон богонуудаа. Энэ цэнхэр харагдаад байгаа зураснууд байна тийм ээ. Тий. Эднэр бол дамжин өнгөрөх хичээнүүд. Бид нар энэ үндсэн өөрийнхөө ажлынхаа хажуугаар Оросоос Хятад руу ачаад дамжуулна. Хятадаас Орос руу ачаад дамжуулж өгнө. Мөн Монгол улс чинь ер нь өнөөдрийн байдлаар нь уул уурхай дээр төсгөж явж байна тийм. Уул уурхай бүх одоо төмрийн өдөр зэсийн баяжмал за тэгээ жоншны шороо гэх мэтлэн ингээд экспортын бүтээгдэхүүнийг
их олон өртөөдөөс очив. Майнт очиж байна. Чойр, шив овоо, олон овоо гээд ингээд айраг, бор өндөр гээд ийм маш олон өртөөдөөс бүлэг 50 вагон руу орж ажилт хийгээд 90 өртөнд хүлээлгэж өгнө. 90 өртөнд 1-2 хоногт буугаад хоосноор ирэхээр нь бид нар дараагийн ажилтны өртөнд хүргэж өгөөд ингээд ажилтыг зохион байгуулдаг ийм ажил. Ахаа энэ ингээд янз бүрийн тоонууд, нарийн тэмдэглэлүүд байна шүү дээ. Эдрэг одоо яг тэмдэглэлийн гол зорилго нь яг юу юм бол? Тоо болгон цаана утга илэрхийлж байгаа. Ямар утга юм бэ? Одоо жишээ нь 1200 гэдэг дугаартай бол Чингэлгийн галтраг байна гэж ойлгох. Тэгээ ард нь энэ зүтгүүр нь ямар зүтгүүр явж байгаа юм бэ гэдэг ингээд энэ зүтгүүрийн дугаар. За энэ 359 гэдэг дугаартай элчтэрэг явж байгаа юм байна гэд бид нар ойлгох. Ингээ бороороо болохоор яадгүй гэхээр энэ орон нутгийн Монгол улсад буух ачаа юм байна гэх ингээд дандаа өнгө болгон цаанаа ингээ утга илэрхийлж яадаг. За саяны зурмууд ингээд өөр өөртөө хэсгээ хувааж аваад энэ түрүүний яриад энэ зурмаг зохиогч инженер гэдэг зурдаг. Сурагч хүн маань энэ бол үнэхээр хариуцлагын дээд гэдгийг ойлгож авсан биз. Тэр мөчөд би ч бас юм хурдан сэтгэж алдаа гаргах эрхгүй ажилд бэлэн байх ёстой гэдгээ онцгойлон дурдж байсан юм. Энэ дэр алдаа гарвал яг бах. Тэгвэл галтрыг саатна. Тэгээ одоо энэ галтрыг чинь цагаараа ирэхэ байлна. Энэ болгон дээр төлбөр яригдана. 1 минутанд хэдэн төгрөг тооцож торгуул тавигдана гэж торгуул тавигдана. Тийм учраас энэ хүмүүс тэгж одоо алдаа гарах эрхгүйгээр л ажлыг зохион байгуулах хэрэгтэй. За энэ хүмүүс чинь уцраа унтраах хэрэгтэй. Энэ ажлын байранд 12 цаг эндээсээ гарах гэсэн зөвхөн 0 орно. Хоолыг авчирж өгнө. Тэг ингээшээ ороод тусдаа ингээ хоол моолоо ингээ 50 ус идэх тийм болцоо бас байхгүй. Одоо энэ зургаа өдөр болгон сольдог гэсэн үү? Тэ, өдөр болгон шин зурмаг гараад энэ дээр 3 хүн ажиллаж байгааз энэ хүн бол ингээд өглөө 8 цагаас өнөө оройн 8 цаг хүртэл ажиллана. Тий, одоо ингээд дараагийн хүн эндээсээ ингээ үргэлжлээд ингээ зураал явна. Төлөвсөн зургууд байнга бас өөрчлөгдөж болно. Жишээ нь бороо цас шуургатай болоод энд явж исэн галтрыг зогсож болно. Тэгэхээр энэ хүн маш шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Програм дээр хийгээд арай л хөнгөвчлөх юм ба шүү дээ тэр хүний ажлыг. Манай энэ хүн бол ингээ 12 цаг ажиллаж шүү дээ тий. Жишээ нь солонгосынх бол ингээд 2 цаг ажиллаад дараагийн хүн солигдно. Тэгээ бүх юм нь автомат өгдлөө өгөөл ингээ байж тэр хүн зүгээр ингээ хараад сууж байна. Гинт саатал янз бүрийн юм гарвал тэрийг арилгах л үүрэгтэй. Өөрөө толгоогоороо бодож ингэж явахгүй гэсэн үг. Одоо өдөржин 12 цагийн турш ингээд бодлого боддог гэсэн үг. Ер нь бол тий. Тэгээд яавал энэ галтрыг илүү одоо ашигтай байдлаар зохион байгуулах уу гэдэг нэг зураг зурчаа тэгээд тэрийг хараа суухгүй цааш нь дараа нь олон хөвлбөрүүдийг байнга толгойдоо бодож боловсруулж ингэж л ажлыг зохион байгуулдаг юм уус. Үнэхээр нарийн төвөгтэй бас хариуцлагатай ажил байна. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Маргаашийн биегээ ТV-с нэвтрүүлгийг би бас урд нь хийжсэн. Тэн дээр бол бус мэрэгчлүүд бол одоо жишээ нь чи ингээд суугаад одоо нэг өдрийн ажлын ч юм уу ингээд хийгээд гар бие оролцох бүрэн боломжтой одоо харагдчихсэн. Манай мэрэгчл нь болохоор дандаа нөгөө нарийн мэрэгчл болохоор одоо энэ тухайн одоо энэ хилцэд гадны хүнч нэвтэрч болохгүй яг ерөөсөө нөгөө цаг минут секундээр хэмжигддэг болохоор тийм гардаж ажил хийх бол яг боломжгүй. Тэгээд чи зүгээр яг ямар хөө ажил хийж чинь тэрийг ингээд тэмдэглэж аваад те өөртөө шингээгээд тэр талаас нь л одоо энэ бол боломжтой. Манай ажил бас тийм онцлогтой шүү зүгээр. Одоо би таны байгаа энэ альбом тушаалтаа ирэхийн тулд их сургуулаа төгсөөд хэдэн жил дадлаг туршлага хийж иж одоо яг энэ хилцэд орох вэ? Хан бол 2010 онд 10 тээврийн дээд буюу одоо энэ төмөр замын дээд сургуулийг төгсөөд тэгээд нэг 7-оос 8 жил ер нь одоо бүх шат дамжлага буюу одоо холбогч, найруулагч, туслагч, жижүүр гэдэг эдрийг бүгдийг нь хийж сурч одоо дадлагдсныхаа дараа нь одоо энэ галтригны хөдөлгөөн зохицуулагч буюу одоо энэ местэн дээр хүн ер нь тэгж амархан сурах бас хэцүү. Маш олон жилийн дадлага туршлагаараа сурсан хойно л энэ ч галтригны хөдөлгөөн буюу одоо энэ төмөр замын яг энэ зүрхийн хэсэг хөдөлгөөнийг удирдах байгаа энэ хэлцэд ер нь тэгэхээр хүнд бол ер нь багтаа нэг 7-оос 8 жил шаргуу хөдөлмөрлөж сурч иж энэ ажил дээр юм дээ. Таны энэ ажлыг яг хөдөлгөөд байгаа гол хүч чинь та сая уцаар ярих гэж хэллээ. Танилуу өдөрт одоо ингээд хідэн дуудлага ирдэг вэ ойролцоогоор? Бүх одоо тулгуур өртөөд байна. Эдний бүх одоо хүмүүстэй шууд ээлж аваад ер нь хоорондоо ярьж за танах ямар вагоныг захиалгатай байна, хэдэн вагон хэрэгтэй байна, хаанаас хангах уу гэдгийг одоо ер нь тасралтгүй л уцаар л ер нь гол ажиллаа энэ ч олол амжуулна бүх өртөө зорилготойгоо ярина. Та 0 уурсан ч уцтайгаа урд юм уу? Цаа бол ер нь байнга ортойгоо л салахгүй л байж байна да.
Сурагч хүү маань тэдний дунд сууж байхдаа энэ бол миний хүссэн орчин. Нэг л өдөр би ч бас энэхүү хурлын ширээнд сууж шийдвэр гаргадаг хүн болно хэмээн мөрөөдлөө энэхүү хуваалцлаа. Яг өөрийнхөө гар утсыг ашигладаг утсаа унтраагаад тэр ажлынхаа суурин утсаар л байнга ингээ ажиллаа зохицуулж ажилладаг. Энэ хэлцээр ирэхийн тулд олон шат дамжлагуудыг давснаар энэ чирдэг гэж сонссон. Би чадах баха. Өөрийнхөө хэлцээр тэгээм дараа учраас өөрийнхөө хэлцээр тэгээм дараа учраас завхан дээр ажиллаж ажиллаж зогсоор өөрөөсөө донтроо. Сурагч хүүгийн маань дараагийн очсон хэсэг бол Улаанбаатар өртөөний жижүүрийн хэсэг. Үндсэн хийгдэж байгаа үйл ажиллагаа маань болохоор галт үгийг хүлээж авах, явуулах, өөрөөсөө явуулах. Тэгээд хооронд нь зөрүүлэх. Тэгээд ачааны ажиллагаанд вагоныг тавьж өгөх, татаж авах. Би төмөр замын зураг тооцооллын инженер болохыг хүсдэг. Одоо энэ чи харагдаж байгаа зүйл миний ажил мэргэжилт хамааралтай. Хамааралтай л байх. Одоо энэ ашиглаж байгаа бүх техник тоног төхөөрөмж одоо байгаа барилга байламжаас болоод бүхий зүйл маань эхлээд 100 тусмаар гарч иж ажил маань бодит байдал дээр хөрсөн дээр буудаг шиг одоо яг үндсэн хамааралтай эхний ээлжийн үйл ажиллагаа хийдэг гэсэн. Энэ компьютер шиг юмыг юу гэж нэрлэдэг вэ? Тусгай нэршлэн юм бол өдөртлөгийн самбар гэж болно. Пульт табло гэж ярьдаг юм бол орсороо пульт табло. Энэ дээр байгаа замууд тарилагдах сумуудыг эндээс контролдож одоо эндээс хоёр тал руу шилжүүлнэ гэсэн үг. Өртөөний жижүүр гэдэг ажил бол секунд бүрийн шийдвэр дээр тогтож байдаг. Нэг галтаргийг буруу зам руу оруулбал бүх хөдөлгөөн доголдож, аюулч үүсэж болцсошгүй юм. Тиймээс жижүүр хүн маш хурдан тогтоох чадвартай, анхаарал төвлөрсөн, хараа хурц байх шаардлагатай гин. Одоо чи сайн харах юм бол тэнд улаан байгааз тэрэн дээр улаан байгаа нь болохоор тухайн зам дээр вагон байгаа гэснийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ээж өдөрж байгаа хүн маань за 6 зам дээр вагон байгаа юм байна. Харанхуй байгааз одоо гэрэлгүй. Энэ нь болохоор тухайн зам маань чөлөөтэй байгаа. Нөгөө энэ замаар гач тэрэг хүлээж авч болно. Энэ замаар аваад зөрүүлж болно гэсэн. Төмөр замын ингээд салаалдгийг ингээд өдрлөгийн төвөөсөө ингээд нааш цааш болгох юм байна тий. Тэгээ яг үндсэн хэлдэг нь бол төвлөрүүлэлтэнд холбогдсон сум, холбогдоогүй гар ажиллагаатай сум гэдэг хоёр төрөл байна л да. Одоо ер нь бол гар ажиллагаатай сумуудыг салбар замууд болон Улаанбаатар төмөр замын зарим хүмүүсд бол ашиглагдаж байгаа. Энэ ажлыг хийхэд бол над тавигдах шаардлага юу юм бол? За нэгдүгээр хувийн талаас харах, сонсох тий. Одоо 5 мэдрэх бол зэрэг ажиллаж яадаг байгаа. Одоо нөхдөний жижигөр маань гэхэд одоо ч өөрөө арчиж тий. Аль замуудыг эзлэгээтэй эзлэгээгүй харахын тулд мэдээж харааны чадвар бол маш сайн байх хэрэгтэй байж байна. Дээрээс нь ашиглаж байгаа станцууд дээр 4-5 станц болон гар утаснууд, шууд утаснуудтай харьцаж байгаа учраас энэ бүхнийг ялгах тий. Бүгдэнд нь хариу өгөх юм үйл ажиллагаа хийдэг учраас мэдээж сонсох чадвар маань байж байна. За дээрээс нь бас ойдох тал тий. Энэ хүлээн авч байгаа энэ олон замууд дээр хаана юу байгааг бүгдийг нь бас ой тоондоос тогтоож иж хаана юу байгааг мэдчихэж ажиллаа өргөжлөх учраас бас ой санамж ой тогтоолт. Ер нь бүхий л мэдрэмжүүд өндөр шаардлагатай. Бид хэд нөгөө замын цагдаа зам зохицуулж яхад нөгөө урдуур хогор гүгөөд идвүтэл яг адилхан. Энэ хүн замын цагдаа байлаа гэж бодоход энэ маань олон замтай автомашин урсгал байлаа гэсэнтэй ерөнхийдөө ойрцоо дүүцэж байгаа гэсэн үг байхгүй. Одоо ингээд арахаар гэрэл асч байгаа. Тийм байна. Тэгэхэд одоо энэ 400 дугаар гэхэд ийм хажуугийн зам руугаа орсон. Одоо ингээд энийг замл гэдэг байгаа байхгүй. Тэндээс сум эргүүлэх товрууд арангууд 6 дугаар сум маань тэгштэй явах юм бол чигээр болчих жоод эндээс үжсэн бүрэлдэхүүн ийшээ явж болно, ийшээ явж болно. Өртөөний жижиг хэдэн цаг ажилладаг юм бол? Ер нь бол ээлжийн ажил маань бол 12 цаг үргэлжилдэг байгаа. Өглөө 17:30-аас зааварчилгаа юмнууд аваад 8 цагаас ер нь өгөхдөө 8 цагаас орой 20 цаг хүртэл. Энэ хугацаанд гинт бие өвдвөл яах вэ? Өглөө ээлжинд гарахаас өмнө бол бүх ажилчид маань эмчийн үзлэгт хамрагдаад тухайн эмч маань за ээлжинд гарч болно гэсэн дүгнэлтийг үндэслээд гаргадаг байгаа. Зайлшгүй онцгой шаардлага гинтийн бие өвдсөн байдал гарах юм бол мэдээж хариуцсан ахлах ажилтнаа болоо хөдөлгөөн тэмрэгчгээ байгаа дэр байгаа. График хийдэг. Тиймэрхүү хүмүүстэй яалтаа мэдэгдэнэ. Одоо таныг ажиллаа хийгээд байж хаад гид тог тасарчвал яах вэ? Төмөр замын улсын онцгой объект учраас яг тиймэрхүү тэжээлийг тасардаггүй байдлаар хангахаар холбооны механикийн эрчим хүчний давхар ажилладаг. Энэ бол хязгаарч зогсох юм байна шүү дээ. Ажиллаж. Яагаад гэвэл одоо бид бүгд яг хэрэгжилж байгаа одоо халуун ус тог гэдэг эрчим хүч бүх зүйлийг төмөр замын өөрө тээвэрлдэг. Тэр нь болохоор одоо багнуур шивөө өнтрээс нүүрсээр одоо тээвэрлж ирж тэрийг хангдаг зүйл. Тийм учраас төмөр замын ажлын зогсох ёсгүй. Төмөр замын дов хэсэг буюу хөдөлгөөний амьд занглаа.
Түүний аялал дараа нь төмөр замын хамгийн онцгой хэсэг болох дов хэсэг дээр үргэлжлэх юм. Энэ хэсэгт галт тэргийг ангилан салгаж, чиглэл бүрээр нь зөв замд чиглүүлдэг байна. Бүх зүйл яг нарийн тооцооллоор урьдчилан төлөвлөсөн дарааллаар явагдах ёстой. Төмөр замын салбарт хөдөлгөөн, хүч, хурд бүгд уялдаа холбоотой юм. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Сая ингээд 3 удаа ингээд тохиолдол өгч байгаад энэ галт тэрэг маань зогсох гэж шүү гэсэн тохио аахгүй. Одоо галт тэрэг орж ирж шүү гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд одоо зам дээр ингээд хүмүүс ажил хийж байгаа үед анхааруулах зорилгоор одоо энэ чанга хэрэгчээр саний нөгөө удирдлагын төв дээрээс анхааруулдаг байхгүй галт тэрэг орж иж шүү замаас холдоорооч гэдэг юм уу те анхаарал болгоомжтой байгаараа гэдгийг тогтмол зарлан мэдээлж байна. Тэр зам паркээр явахдаа энэ юуг бол заавал яачих хэвээр. Энэ аюулгүй маршрут гэж байдаг. Одоо жишээлбэл энэ дундуур мөндөр энэ хоёр замын дундуур бол явах эсгүй байхгүй. Заавал энэ ногоон зураасаар Батгцсан зураад замлаар явна, ийшээгээ ч гэсэндээ явна гэсэн. Гэрлийн өндөр шонгууд байгаа. тийм байна. Эдгэр дээр ингээд камераагаа сайн харах юм бол нийтдээ бараг 46, 48 камера байгаа шүү. Өндөр шонгууд чинь анхных нь яг өөрийнх нь үндсэн зориулт нь бол энэ гэрлийн майчлууд байхгүй. Тэгээд стандартынхаа дагуу хідэн люкс байх юм те бүгдийн даацсан байдаг байхгүй. Зөв. Хижинээс нэг галт тэрэг гэж те. Их халуун өдөр ингээд энэ төмөр зам маань ингээд халаад эрэг боолтнууд нь ингээд сулруулыг яадаг юм бол Төмөр замын бүх зүйл маань нөгөө миллиметрээр хэмжигдсэн тогтоосон хэмжээтэй байдаг, хэмжээ норм стандарттай байдаг. Тэрэн дээр одоо нэмэх 3 хасах 3 ч юм уу тодорхой хэмжээний хөлцөл байгаа шүү дээ. Тэр болгоныг өдөр тутамдаа ингээд одоо жишээлбэл одоо зам төмөр байх гэхэд замынхаа маань шалгаж үзээд хөлтөөсөө давсан байх юм бол буцаад хөлтөлд нь багтааж оруулж засварын үйл ажиллагааг тогтмол хийж явдаг гэсэн. Одоо энэ галт тэрэг маань зогсож байгаа шалтгаан гэх юм бол одоо урд чиглэлээс нь дахиад өөр чиглэлийн галт тэрэг ирж байгаа гэсэн утгатай байхгүй юу? Хажуугийнхан замаар ороод явангуут л энэ галт тэрэг маань зүрээ явах нь шүү дээ. Энийг зөвлөг гэж нэрлэдэг байгаа. Зөв. Бүх өнгийн өгж байгаа тохиолдол нь дуу, тоо хэмжээнээс ахуулаад өөрөөр үйлдэлүүдийг хийх гэж байгаа үйлдэлүүдийг илэрхийлж яадаг байхгүй юу? Хөдөлгөөнийг нь. Сая ингээд нэг удаа уртаад дуурайд хөдлөлөө шүү. Манай галт тэрэг одоо хөдлөх шүү гэсэн тийм утгатай байгаа байхгүй юу? Яа, сонирхолтой байна. Дотор нь орж үзэх юмсан. Одоо сая дахиад 3 удаа богинохон дуурайлаа зогсчихж байгаа биз? Энэ маань бас замын урт өдөг байхгүй юу? Энэ замынхаа уртад арай багтаагүй бол дахиж ингэж нааш татаад заавал бүрэн контрол буюу нөгөө нэг удирдлагын самбарыг түрүү харуулсан да. Тэнд ингээ бүтэн хянагдчих хэрэгтэй байхгүй юу? Зөв. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Өнөөдрийн ээлжийн ахлахаар буюу сэлгээний диспетчерээр манай өртөөний ажилтаа баяр сайхан ажилтаа байгаа. Баяр сайхан. Баян зүрхтээ өргийн 84 дэх сургуулийн 11-ийн А-гийн сурагч байна. За манай энэ хэсэг бол Улаанбаатар өртөөний ялгалтын дов гэж эндээс одоо орж ирсэн галтнуудыг бүгдийг задлан тараагаад аль зам руу хойрлох өгөөд ингээ эндээсээ хойрлоо бүгдийг ингээд ачаа бараа нэг хүмүүс тараагаад өгөөд буцаад нөгөө хоосон суларсан боонуудаа бүгдийг татчаад буцаагаад галт тэрэг болгоо явуулж байгаа тийм. Энэ үний жаачлууд тэгэл зогсолтгүй шүү дээ ингээл байнгын л ярьдаг. За 9-р зам руу бүртгэж шүү сэлгээний хөдөлгөөнөөс боломжтой. 9-р зам руу бүртгэж шүү бүртгэнээс боломжтой. Эдгээр ажлыг нэг үгээр хэлбэл амьд математикийн томьёо, физикийн хууль, инженерийн нарийн тооцоо бүгд нийлж бодит амьдрал дээр хэрхэн ажилдгийн тод жишээ эндээс харагдаж болох юм.
Тэрээр галт тэрэгний машинчтай танилцаж бүхээгт нь анх удаа сууж үзлээ. Хүчирхэг зүтгүүрийн жолооны ард суух тэр мөчөд төмөр замын салбар зөвхөн инженерийн тооцоо биш, харин хүний бахархал, хүч чадал, амьдралын хэм маяг гэдгийг тэрээр биеэрээ мэдэрч байгаа үзье. Машин шулж байгаа юм байна. Төмөр замын одоо хөдөлгөөний инженер одоо бизнес сонгоод тэгээд ТВ-с баг хамт олонтой маргааш гэдэг зүйлээр та явж байгаа. За суунууд зүв. За зүв байна. Гэхдээ манайх ч одоо англ тооцоо. Одоо тоормзоо яаж хийх үү те? Энэ ачааг ямар хүчээр яаж татж гарах уу гэдэг нь бас тооцоотол явуулах та. За одоо хэдүүлээ чи яг ямар нэртэй зүтгүүр ямар ачаа явж байгаа вэ? 216 уум гэдэг зүтгүүр байна. 3999 тоннтой тий. Одоо 79 вагонтой 316 голтой галт тэрэг байна. Яагаад машинист гэдэг энэ мэргэжлийг сонгосон шалтгаан байлаа ч юм. Хамгийн их одоо дадлага хийхдээ л энэ зүтгүүрийн кабинет нь шууд орж ирсэн. Үзчихсэн байхгүй юу? Тэгээд тэр үед бол энэ зүтгүүр яасан томын тэгээд ямар их дуу чимээтэй ямар их хүчирхэг тий. Тэгээд тухайд бол дахил бүх юм биширч маш тэгээд төлөөж авч ирсэн да. Өндөр хурдтайгаар хөдөлгөөнд орж байгаа галт тэрэгний дуу чимээ. Хүчтэй дөргион донд тэрээр машинч болох нь илүү гоё сонирхолтой юм байна ч хэмээн сэтгэлдээ нуусангүй. Энэ бол сурагч хүүгийн маань догдлын хамгийн тод илэрхийлэл байгаа юм. Маргаашийн бие нэвтрүүлгийн энэ удаагийн оролцогч сурагч маань 2 өдрийн турш төмөр замын салбарын гол зангилаа, чухал ажлуудтай танилцаж, инженер болох мөрөөдөлдөө улам ойртлоо. Түүний хувьд төмөр зам гэдэг бол зүгээр нэг төмөр зам биш. Энэ бол эх орон даяар хүнийг холбосон амьдралын урсгал, эдийн засгийн хөгжлийн тулгуур, инженерийн ухааны ориглон юм. За орой минь баяр сайхан. Орой. За ингээ өнөөдөр ажлын цаг дуусч байна. За манай Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаатай 2 өдөр танилцсан байна. За ямар газараар явсан, за ямар сэтгэл төрсөн байж байгаа. Галт тэрэгний зохицуулагчдын шуурхай хуралдаанаас эхэлсэн эхний өдрөө. Тэгээд цаашлаад төмөр замын диспетчер ах нарыг хараад надад үнэхээр бас бахархах сэтгэл төрсөн. Бүх анхаарлаа тэгээ өөрийнхөө ажил руугаа хандуулан үнэхээр хариуцлагатай ажил надад санагдсан. Улаанбаатар өртөө дээр очиход ер нь чамд ямар сэтгэл төрж байна? Тэр самбарыг хараад ингээд янз бүрийн өнгөөр гэрласаа тэдний ингээд зохицуулаад ингээд ширээнийхээ ард сууж ийн гэхээр бас чанга ажил шиг санагдсан. Тэгээд маш их хариуцлагатай ажил байсан мөн. Таны гинт гиц үүдүүлэх яад ингэж асуусан, бас гинт тог тасруул яад ингэж асуусан. Тэр тухай бүрт маань тэр ингээд надад бүгдийг тайлбарлаж өгсөн. За Улаанбаатар өртөө маань бол өөрөө манай Улаанбаатар төмөр замын ууган өртөөдийн нэг хамгийн том өртөө гэж болно. Хоногийн 1000 вагон боловсруулах ийм хүчин чадалтай юм газар. Ер нь бүхэл барааг одоо Улаанбаатар өртөөгөр хүлээж авч буулгаж хэрэглэгчдэд үйлчилдэг ийм маш чухал газар байд юм аа. За тэрэгтэй танилцсанд бол чамд бас маш их баярлалаа. За тухайн хүмүүс бол чамд өөрсдийнхөө ажлыг тодорхой хэмжээнд чамд бол бас сурталчилж зааж таниулж ингэ туссан байхаа гэж найдаж байна. Түрүү бас ярианд дурдлаа. Гинт эрүүл мэндийн болон яаралтай шаардлага гарах үед яаж ажиллаа зохицуулдаг гэж чамд тайлбарж өг. Ажиллахаас өмнө диспетчерүүд маань ингээд эрүүл мэндийн үзлэгт ордог гэсэн. Эхлээ өглөө болгон. Тэгээд өглөөнөө эрүүл мэндийн үзлэгт орчоод тэгээд шууд ажил руугаа явдаг гэсэн. Ажлыг гүйцэтгэхэд мэдээж хүний бие махбод эрүүл байх шаардлагатай. Тийм учраас ер нь хариуцлагатай ажил дээр ажиллаж байгаа Улаанбаатар төмөр замын нийт ажилчид тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас гадна ажилд гарахын өмнө болгон заавал өглөө орой ээлжиндээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Манай энэ ялгаагүй удирдлагын төвийн диспетчер ажил хийж байгаа энэ хүмүүс маань ч гэсэн мөн ялгаагүй эмчийн үзлэгт бүгд хамрагдаж ажил тэнцэх хэсгийг тодорхойлуулж байж ажлын байранда суух эрхэн үүсдэг ийм бас онцлогтой ажил. Галт тэрэгний зүтгүүрд орж үзсэн машинисттэй ажилтай танилцаад надад үнэхээр таалагдсан. Тийм том
хөдөлгүүр байдаг гэж би үнэхээр одоо бодоогүй. Ингээ 16 цилиндр буюу бүр үнэхээр том баг нэг өрөө байр шиг тийм том одоо хөдөлгүүр байсан, дизель хөдөлгүүр. Тэрэнд ороод шууд ингээд чихт үжирдэм байлээ. Үнэхээр дуу чимээтэй. Тэгээ бас халуун байд юм байлаа. Түүрүүд бол шууд бэлэн гарч ирээд явахгүй тэднийг бэлэн байдлыг үзэж шалгадаг, засварладаг. За бензин, тос, маасл гэдэг одоо чиний мэдэх тийм юмнуудыг бүгдийн цаана одоо нарийн хэмжиж бэлтгэж зэхэлт оруулдаг бас бүхэл бүтэн баг ажиллаж байдаг баг. Тэрний үндсэн дээр машин чинь зүтгүүрүүдэд бэлэн байдлыг шалгаж хүлээж аваад тэгээд зүтгүүрийнхаа өртөөнийхөө зам дээр бэлэн болсон зүтгүүрээ авч гарч ирж аялалд явдаг. Бас хамгийн сонирхолтой дуу тохиогоор хоорондоо харилцдаг юм байлээ. Машинистууд маань одоо жишээ нь 3 сигнал дээрээ дарангуутаа зогсдог. Тэгээд нэг удаан дарангуут явлаа гэж хэлдэг. Тэгээд 2 удаа сигнал дунгуут хойшлоо ухарлаа гэж ярьдаг гих мэтчлэн бас тийм өөр хоорондоо харилцдаг юм байлээ. Тийм. Ер нь манай төмөр замын дохионы үндсэн юу бол дуу тохио нэг нь бол дуу тохио байгаа. За ингээд дуу тохиогоороо бид нэр өртөөнд ойртож байгаа үедээ сигналаа өгж машинчд за 2 зүтгүүрч хүртэл явж байгаа тохиолдол байгаа. Тэгэхээр ямар хэсэгтээ түлхэлтэй эхлэх үү, ямар хэсэгтээ түлхэлтэй зогсоох уу гэдгийг чинь хоорондоо дуу тохиогоороо 2 машинчдэр хоорондоо ойлголцоод хөдөлгөөний зохион байгуулж ингэж явдаг байгаа. Таваас энэхүү бүх дамжлагуудыг ингээд дамжсны эцэст энэхүү албан тушаал дээр ирсэн үү? Тэгэлгүй яах вэ? Би чинь сургуулаа 2006 онд төгсөж ирээд Сүхбаатар өртөөнд туслах найруулагч гэж ажил хийж байлаа. За дараа нь туслах жижүүр хийж байлаа. Дараа нь Улаанбаатар өртөөнд ачаа уугаа хүлээлцэгч, довын жижүүр, довын диспетчер, өртөөний жижүүр гээд ийм ажлуудыг хийж ээж энд галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч гэдэг ажилд томилогдож ирж байлаа. За тэгээ энэ ажлыг хийгээд дараа нь зурмаг зохиогч инженер, за буцаад толгойт өртөөнд ерөнхий инженер хийгээд тэгээ сүүлд 2022 оноос хойш энэ захирын ойрлох хэлтсийн орлогч дарга гэж ажлыг өнөөдөр хүртэл хийж байна. За ингээд эцэст нь баяр сайхан дүү маань төмөр зам гэдэг салбарын томоохон бас аж ахуйн нэгжүүдтэй бас явж танилцсан байна. Тэгээ ер нь чиний сонгосон мэргэжил манай салбарт мөн байна уу биш байна уу гэдэг дээр ямар бодолтой ингээд сууж байна вэ? Мөн байсан. Яалч хүн мөн байсан. Би амьдралдаа анх удаа тэр үед зүтгүүрийн бүхээгт сууж үзсэн. Тэгэхээр надад үнэхээр гүнстгэл үлдээж сонирхолтой санагцсан. Тэр мөчид машинист ч болдсон байлгүй гэж би тэр үед бодсон. Тэгээ зураг төслийн инженер ихгүй бас машинист гэдэг бас үнэхээр гоё мэргэжил байлээ. Төмөр замын мэргэжил бүхэн сонирхолтой. Түүнийгээ дагаад хариуцлага өндөртэй. Тэгээ ийм ажил. Тэгээ чиний сонголт бол ирээдүйд хэрэгжнэ гэдэгт би одоо итгэж байна. За ингээд чамаар дамжуулаад энэ сайхан нэвтрүүлгээр өсвөр үеийн залуучууд, охтууд бас энэ төмөр зам гэдэг салбарын одоо үйл ажиллагаанаас одоо ихээхэн мэдлэг олж авсан бахаа гэж найдаж байна. Тэгэхээр чамд бас тэдний өмнөөс их баярлалаа. Ирээдүйн мундаг сайн төмөр замчин байх болтугай гэд ерөөй. За ингээд Улаанбаатар төмөр замын зүгээс бяцхан гарын бэлэг бас гардуулж байгаа шүү. За баярлалаа. Сургуулаа төгсөх хугацаа маань төгсөж байна. Тиймдээч би мэргэжил сонголтын дээр анхаарч 1 жилийн дотор өөрийнхөө байдаг бүхнээ дайчлан өөрийнхөө хүссэн мэргэжлийг авахлаа. ТВ-с телевизийн маргаашийн бие нэвтрүүлэгт оролцоод маргаашийн бие гэдэг чинь ерөөсөө бид юм байна гэж би ойлгосон. Маргаашийн бие нэвтрүүлэг бол зөвхөн мөрөөдлийн тухай биш, энэ бол ирээдүйн Монголын тухай өгүүлж буй зорилттой хөтөлбөр юм. За яг тийм батар тэтгэж явах юм шүү бэлдийгээд тэгээ нөгөө нэг тэр маневрууд нэг ажиллана шүү дээ. Тэгэл энэ галт тэргийг бэлдээл зүтгүүр ороод дохио нэгэд хөдлөхөд амьсгаа аваад явхад хүний аягүй гоё тийм бахархах мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэл тэр өвлийн цасан шуурга муурганд байж ах чинь тэр цасан шуургатай бужигнуулаад цас үсэл хөдлөхөд чинь бас аягүй гоё амьсгаа аваад ингэ зогсож байгаа шүү дээ. Зүүдлэхээс өөр авахгүй биш дээ ер нь бол. Ер нь бол эхний үед бол зүүдэнд ордог байлаа шүү дээ. Ингээд зурмаг яг ингээд нөгөө төлөвлөсөн галт тэрийг явахгүй байна гэдэг ингээд зүүдлэх тохиолдол бас байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ ээлж ажил хийж байгаа хоолыг авчирч өгч байна гэдэг чинь ингээд ерөөсөө босохгүй тэргээс ажил хийж байна л гэсэн. Тэгээ хүмүүс чинь ер нь сурчиж байгаа. За 12 цаг суугаад тэдний хайр хоол гэдэг тэдний үед ингээд босох зав гарах юм байна гэдэг тийм ээ.